Энэ алтан дээр юу болчихвоо? За, сайн уу залуусаа. Бүгдээ ингэж батснаа тавтахад шинэ 7 өнөөгийнхөө ханшийн тамаг тавтаа морилно. Өнөөдөр бүгдээрээ мөн адил уламжлалт ёсоор алтныхаа тухай ярина. За, алтны тухай ярихаас өмнө нэг зүйлийг би 20 секунд хэлчихье. За, Альба саммит 2026 манай Альба Trader Sagтаймаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маань за, эх 7 хоногт болно. За, 4 сарын 25-нд болно. За, энэ дээр болохоор одоо маш олон төрлийн үйл ажиллагаанууд болон мэдээж хэрэг суглаа болон бэлгүүд байгаа шүү. Маш хөгжилтэй цагууд байхаас гадна маш одоо чухал сэдвүүдийн талаар ярина. За тэгээд манайхан бас ирээд манай Альба Trader Sagtаймынхан гэж яг ямар хүмүүс байдیں۔ Тэгээд эднийг бас мэдэрээ. Тэгээд Альба Trader-т орсноор ямар даваа талууд байх юм мэдэх боломжтой. Нэг юм хэлэхэд энэ одоо үйл ажиллагаа маань үнэгүй шүү манайхаа. Үн төлбөр байхгүй зүгээр яг энэ видеоны тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлээд эсвэл яг одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа QR-аар бүртгүүлээд за би нэг ил гаргачих. За QR-аар бүртгүүлээд хүрээд ирж болно шүү. За юм байна. Мэдээж хэрэг хүмүүс маш их бүртгүүлж байгаа. Тэгээд гэлс бүртгүүлээрэ манайхаа. За одоо бүгдээр шинжилгээнд орё. За алт маань 5 дахь өдөр маш өндөр өсөлтийг үзүүлсэн. За 1000 пипний өсөлтийг үзүүлсэн. За тэгвэл энэ яг ямар өчтэй хөдөлгөөн байваа? Яагаад өсчихвөө? Хүмүүс бол яг өчтөр нэг 200 пип, 300 пип өсөж байхад яг сэлди, одоо сэлди гэдээ ярьжсэн шүү дээ, тий. Урт хугацаанд сэлээ харцгаая гэдэг хүмүүс группүүдийг анзаарахад ер нь бол тийм байсан. За тэгвэл бидний хувьд бол өнгөрсөн 7 хоногт ярьсан тий алт өснөө. За өсөхдөө яг энэ ханш руу явах боломжтой гэдээ ярьж байсны дагуу ямар ч хэсэг өссөн. За ингээд яг ер нь бол үндсэн чиг хандлага харахаар алт маань угаасаа дээшээ байгаа учраас за 4-7 хоног дараалаад ер нь бол алтны хөдөлгөөнийг миний хувьд бол их алдалгүй хэллээ. За энэндээ нэг хонгороод байгаа юм биш. Ягаад гэвэл ямар ч арилжаачин одоо техник шинжилгээг өөрийн болгочих юм бол яг ингэж хэлж чаддаг болно. Хамгийн гол чухал зүйл нь яг тухайн цаг мөчтөө яг ашигтай арилжаа хийж чадж гин үгүй юу? Яг оролтуудаа хийгээд барьж чадаж байна уу үгүй юу гэдэг нь маш чухал байхгүй юу? Тийм учраас би та бүхэндээ хэлэхэд яг алт маань болохоор яг одоогийн байгаа энэ ханш нь биднэрт тодорхой хэмжээгээр мэдээлэл өгж байгаа. За өслөө шүү, унлаа шүү гэсэн тийм магадлалыг биднэрт өгж байгаа. Тийм учраас би яг одооны байгаа ханшин дээр одоо тааруулж шинжилгээ хийдэг. За нэг дэх өдөр эсвэл хоёр дахь өдөр хөдөлгөөн аль нэг тал руугаа яваад миний шинжилгээний эсрэг байж болно. Тэгэх юм бол яг тухайн нөхцөл байдалд нь тохируулаад арилждаг гэсэн үг шүү. За юу. Тэгээд энэ weekly podcast маань ер нь ямар зорилготой вэ гэхээр яг анх арилжаа сурж байгаа хүмүүст маань хэрхэн шинжилгээ хийдэг, хэрхэн анализ хийдгийг харуулад байгаа. Мөн дээрээс нь эх 7 нэг ерөнхийн чиглэлийг харуулж байгаа учраас day trade болон swing trade хийдэг хүмүүсийн хувьд бол яхаарахгүй үндсэн чиглэлээ ингээд хараад авчиж болж ирэх гэсэн үг. За. Тэгээд дээрээс нь манай Альба Trader Sagtайм маань яг наривчлсан сургалтуудыг системтэйгээр цагийн хуваарийн дагуу ордгоо. За юм байна. За тэгвэл эх 7 хоногт бүгдээрээ алтыг яах вэ гэдгийг харахын тулд том цаг руу шилж гинэ. За миний хувьд бол том цаг дээр ямар шуухан одоо нөхцөлтэй ямар шуухан тамаг төвшүүлж байгаа вэ гэдгийг та бүхэн маань бас мэдээд авчвал зүгээд. За мэдээж хэрэг monthly time frame, uptrend-ийн хөдөлгөөнтэй, retracement-ийн хөдөлгөөн орж ирсэн байдалтай харагдаж байгаа. За тэгээд буцаад импульс явнаа. За мэдээж хэрэг импульс явахдаа өмнөх хориг сэтгэлх нь угаасаа ойлгомжтой. За тэгвэл weekly дээр за хөдөлгөөн маань мөн адилхан ер нь бол тренд эргэсэн гэхэд хэцүү. Ер нь бол эргээгүй гэж үзнэ. Ягаад гэвэл маш хүчтэй зүү гараад хаагдсан. За энэ зүг ер нь бол доошоо миний хувьд бол сэтгэхгүй гэж бодож байгаа. Гэхдээ боцсноос өсөлт удаан байлаа. Алтны өсөлт маш удаан байлаа. За ялангуяа сүүлд гарч ирсэн энэ кандилуудыг хараараа дандаа өмнөх зүүнүүдэд эвдээгүй тий. За яг зүүгээр эвдсэн боловч их бээр эвдээгүй кандилууд байна. За энийг юу гэж үзэхгүй гэхээр яг жижиг цаг руу харахгүйгээр яг weekly time frame дээр харах юм бол би таад амар нэг чухал юм хэлж өгье заяа. Маш хүчтэй уналт эсвэл маш хүчтэй өсөлтийн дараа орж ирсэн хөдөлгөөн трендээр явах магадлал их байдаг. За тэгвэл яг эндээс нэг тий явлаа бид нар шууд дээшээ харж байгаа шүү дээ. Гэхдээ энэ weekly дээр маш хүчтэй ингэж уналт орж ирсэн учраас дараагийн хөдөлгөөн яах нь вэ? Ингэж явах магадлалтай гэсэн үг.
Ингэж явах магадлалтай маш өндөр байдаг. Тэгэхээр ингэж явах магадлалтай энэ магадлалыг маань хилээд байгаа нь сүүлийн одоо 3-7 хоногийн candle маань яхаа аргагүй нэлээд одоо өсөлт үзүүлж байгаа ч гэсэн тэ жоохон даралттай нэг хүссэн шиг одоо өссөнгүү гэсэн үг. Тийм учраас миний хувьд бол нэг ингэх гээд байна уу да гэсэн хардалт байна. Яг ингэн гэсэн яг confirmation бол зүгээр энэ 3 candle-аар гарч ирж байна. Мөн дээрэс нь маш хүчтэй уналтын дараа орж ирсэн хөдөлгөөн энэ жижиг трендээр явах магадлал байдаг гэсэн миний арилжааны одоо туршлагын хүрээнд ийм 2 confirmation гарч ирж байна. Тийм учраас миний хардалт ингэж ийн гэсэн үг. Эх 7 хоногт ингэх магадлалтай буюу эх 7 хоногт тэгэхээр яг нь уналт орж ирэх магадлалтай гэж харагдаж байна гэсэн үг. Тэгээд үүний дараа болохоор хальт уналт орж ирээд өөрөөр хэлбэл энд үүссэн импульсын энд үүссэн өсөлтийн ретресмент хөдөлгөөн. За үнэхээр одоо ороод ирвэл яг тодорхой хэмжээнд уналт үзүүлээд тэгээд үргэлжлүүлээд дээшээ өсөх магадлалтай гэж харагдаж байна гэсэн үг. За энэ бол миний хардалт шүү. Хардалт. Тийм учраас би эх 7 хоногт юу над алтан дээр лонг орохдоо том болгоомжтой байна. Ягаад гэвэл уналт орж ирвэл мэдээж хэрэг нэг 2000 пип тий уналт орж ирэх магадлалтай учраас том болгоомжтой байх хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл миний хардалт хэр зүв байхыг бүгдээр харъя да тий. За тэгвэл яг баг цагууд бол бидэрт арай өөр зүйл хэлнэ. Ягаад гэвэл аптрендтэй байгаа. За daily бас тий маш хүчтэй импульс daily маань даун трендтэй боловч тий даун трендийн импульсын дараа орж ирсэн ретресментийн хөдөлгөөн нь трендээр явцсан. За тэгээ энэ тренд нь бол яхааргүй нэг иймэрхүү байдалтай явж байна. За энэ дээр нөгөө нэг дугуйрж байгаа харагдаж байгааг анзаарч иж магадгүй те. Тэгэхээр энэ хөдөлгөөн чинь яаж орж ирэх вэ гэхээр нөгөө weekly-гийнхаа retracement-ийг хийчээд тэгээд буцаад дээшээ ингээд өсөх магадaltaй гэж миний хувьд харж ийн гэсэн үг. За яхааргүй daily дээр ч гэсэн яг candle-ийн маань өгж байгаа биеийн хилэмж маань яг иймэрхүү зүйлийг заачаад байна. Гэхдээ шууд сэлдэхэд бас хэцүү. Яагаад гэвэл одоо бол uptrendтэй хэвээрээ байна гэсэн үг. Тэгвэл тий эх 7 хоногт бид нар яаж арилжаа төлөвлөх юм бэ? Тий ийм одоо нөхцөлийг би ингээд харчаад байна шүү дээ. Тэгэхээр яг одоо оролт хэрхэн хийх үү гэж байна. За оролт хийхин тулд бүгдээрээ 4 цаг руу орчих. За 4 цаг дээр мөн адилхан uptrendтэй. За uptrendийн тухайд яаж байна? Эндээс одоо буцаад дэшээ өссөн байдалтай. За тэгвэл хамгийн сүүлийн яг хөдөлгөөнийг харъя л да ингээд. За үүний дараа болохоор яг нь энд нэг юм хөдөлгөөн орж ирээд за ингээд сэтэлсэн байдалтай retracement дахиад нэг импульс хийвэл хийчих магадгүй. За тэгвэл энэ хаашаа хүрэх үү гэхээр за энэ gap-уудыг нөхөд ийшээ орж ирэх магадлал байна. За бидний хувьд бол яг үндсэн тренд маань даун эргээгүй учраас хэдийгээр унж магадгүй гэсэн хардалт байгаа ч гэсэн бид нар трендийнхаа дагуу long арилжаал харах хэрэгтэй болж байна гэсэн үг тийм. Хэдийгээр те weekly time frame дээр retracement орж ирэх магадлалтай байгаа ч daily дээр дугуураад байгаа ч гэсэн яг нь бид нар энэ одоо яг унах байхаа гэдээ явангууд ундгүй те санаж гэнэ үү? Анх арилжаа хийж хат ялангуяа за одоо энэ дугуйрцсан. Ингээд дугуйрцсан. За ингээд дугуйрцсан учраас яг нь одоо энэ ингээд унлаа гэл ингээд сэлдэд байна. Тэгвэл эн чинь ингээд яваа л ядаргаатай хараа. Ингээд яваа л те. Ингэж явж байгаа л ундаг байхгүй. Тэ? Тийм учраас бид нар одоо ингэж ч магадгүйгээс шууд энэ мэндээс сэлдэж болохгүй гэсэн. Үндсэн 4 цагийнхаа трендийг хараад 4 цаг хэрвээ даун руу эргээгүй бол бидний хувьд бол long харсан хэвээрээ байна. За тэгвэл 4 цаг хизээ одоо бидний хувьд тий хизээ аль ханш руу орж ирвэл бид нар short шалгаж болох юм гэхээр миний хувьд бол энэ ёроол гэж хэлнэ. Энэ ёроол. Яагаад энэ ёроолыг гэж хэлж байна вэ гэхээр хэрвээ энэ ёроол доошоо сэтрүүл ер нь бол ахиж өсөх нь нэг амар утгатай зүйл биш гэж миний хувьд бодож байна. За тийм учраас энэ ёроол буюу нэг 4768 хүртэл бид нар дандаа long харсан хэвээрээ байна л гэсэн үг. За нэг юм long харсан хэвээрээ байна. За тэгвэл дараагийн бидний оролт юу бах нь вэ? За энэ зайны хооронд байх нь шүү дээ. За энэ бол 5 дахь өсөлт те. 5 дахь өсөлт маань хэдэн пип өсөж юу харъя. За ингээд нэг 1239 пипний өсөлтийг үзүүлсэн. За 1239 пипний өсөлт үзүүлснийхаа дараа буцаад засвар хөдөлгөөн 600 пип орж ирсэн. За энэ нь Fibonacci 50 level руу бараг орж ирж байна. Тэгэхээр Fibonacci 50 юм уу? Fibonacci 61.8 дээрээс. За ер нь бол long шалахад миний хувьд бол зүгээр гэж харж байгаа. За яагаад гэвэл энд үүссэн одоо gap-ыг тодорхой хэмжээнд нөхөөд буцаад дээшээ өснө гэж үзэх юм бол миний хувьд нэг 4800 нэг 20 хавцаанаас ч юм уу те ер нь бол long шалахад боломжтой. За мэдээж хэрэг бага цагийн
конфирмашнуудаа хараад тэгээд дээшээгээ лонг шалгана гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногт миний хувьд бол яг нь өргөжлүүлээд дээшээ харчий. За гэхдээ дээшээ харахтаа тий дээшээ харахтаа энэ 4996 гэдэг ханш руу өргөжлүүлээд харчий. За яагаад харж байгаа вэ гэдгийг ахад хэлсэн те. Яагаад энийг ингэж өргөжлүүлээд дээшээ харж байна вэ? Тэгэхээр 4 цаг чинь өөрөө аптрендтэй байгаа учраас л бид нар дээшээ харж байна. За тэгвэл яг энэ за ингээд ретресэнд орж ирлээ дээшээ. Ингээ явчих магадлалтай учраас эх 7 хоногт дээшээ харж байна. За тэгвэл хизээ дээшээ харахаа болох уу гэхээр эхний ээлжинд энэ 4769 гэдэг ханшийг доошоо сэтлээд ороод ирэх юм бол ер нь бол асуудалтай болчихж ирэх гэсэн үг. За мэдээж хэрэг шууд доошоо тэр чигээр нь доошоо харахгүй ч гэсэн хэрвээ энэ зооныг сэтлээд ороод ирвэл үндсэн бүтцийн ёроол буюу 4 цагийн үндсэн бүтцийн ёроол буюу энэ доошоо ороод ирч болж ийн гэсэн үг. За тэгвэл ийшээ гэвэл нэг 4643 гэдэг ханш руу ороод ирнэ. За энэ зон сэтрүүл доошоо ороод ирнэ. Тийм учраас бидний хувьд бол яг энэ одоо зон дээрээстэй болон энэ хэсгээс бид нар ер нь бол лонг шалгах нь хамгийн зөв юм аа гэж харж байна. За тэгээд хөдөлгөөн маань шууд ингэж трендээр орж ирэх нь үү эсвэл шууд өсөх нь үү тэр бол маш чухал. Ялангуяа одоо тэр ормоцын хоолой энтерээс шалтгаалаад те хэрвээ нэгдчих юм бол буцаад алтны хөрөнгө оруулагчид өснө гэж үзэх юм бол яах нь вэ? Өснө гэж үзэх юм бол алтан үргэлжлээд өсөх боломжтой, маш хүчтэй өсөлтийг үзүүлэх боломжтой гэж яг суурь шинжилгээ талдаа хараад байгаа шүү дээ. Гэхдээ бидний хувьд бол яг техник шинжилгээг баримталдаг хүмүүсийн хувьд бол тухайн одоо candle одоо энэ лаанууд маань яг зах зээлд оролцож байгаа хөрөнгө оруулагчдын одоо сэтгэл зүйн толь гэж үздэг учраас миний хувьд бол техник шинжилгээг дандаа баримталдаг. За ийм байна. Тэгээд эх 7 хоногт ер нь бол өргөжлүүлээд дээшээ харах нь байна. За selling confirmation өгцөнтэй 4765 гэдэг ханшийг хэрэг доошоо сэтлээд ороод ирэх юм бол бидний хувьд төр баяа цогсоогоод хүлээнэ. За тэгээд энэ эцсийн баядах боломж 4641 гэдэг энэ ханш хүртэл бид нар бол яг баяа харж болох ч гэсэн ер нь бол дээр байгаа эхний одоо энэ спортыг сэтэлж орж ирсэн тохиолдолд ер нь лонг шалах хэцүү болоод за weekly time frame-ээр нэг засварын хөдөлгөөн хийгээд те. Энд чи одоо weekly дээр ингээд нэг явж байгаа шүү дээ. Нэг засварын хөдөлгөөн хийгээд дээшлэх боломжтой гэж бид нар бол үзэж болно гэсэн үг. За нэг иймэрхүү эзэгтэй байна. Тэгээд яг энэ 7 хоногт би энэ хөдөлгөөнүүдийг харж агаад одоо ингэж магадгүй гэсэн бас ханшин тамгийг яг актем руу оруулъя. За өнгөрсөн 7 хоногт зарим хүмүүс маань яагаад намайг юм хийгээгүй болоо гэж гайхсан байж магадгүй. Гэхдээ актем дотор байдаг бол мэднэ. Би яг 4 хоног ажлын 4 хоног нэгтгэс эхлээд хөдөө орон нутгаар нэлээ явсан. За тийм учраас ер нь яг актем руу шинжилгээнд төр оруулж чадсангүй. Гэхдээ эх 7 хоногт бол оруулнаа. Яагаад гэвэл эх 7 хоногт би яг мэдээж хэрэг одоо альфа саммиттай бэлдэнэ. Мөн дээрээс нь актемда ингээд апдейтуудаа өгөөд явнаа. За ийм байна залуусаа. Тэгээд эх 7 хоногийнх нь арилжаанд нь амжилт хүсье. Түр баяртай.